Нэмэлт сүг яг ямар үед өгөх ёстой вэ? Хөхний сүг бол хүүхдэд хамгийн сайн хоол тэжээл гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим тохиолдолд зайлшгүй нэмэлт сүг хэрэглэх шаардлага гардаг. Заримдаа энэ нь түр зуурын шийдэл бөгөөд дараа нь дахин хөхөр хооллолтод шилжих боломжтой. Харин заримдаа цорын ганц сонголт нь хүүхдийг нэмэлт сүгээр хооллох байдаг. Тэгвэл хизээ хольц түр хугацаанд хэрэг болж болох вэ? Төрсний дараа ээж хүүхдийг эмнэлгийн шалтгаанаар салгах тохиолдол гарч болох бөгөөд ийм үед хүүхдийг хооллох нэг арга нь хольц юм. Мөн төрхийн эмчнэр хүүхдийн жим байдлыг үргэлж хянаж байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд хольц өгөхийг зөвлөдөг. Заримдаа ээжийн бүх хичээл зүтгэлийн дараач хүүхэд жимгээ сайн нэмэхгүй байх тохиолдол гардаг. Энэ үед гол зарчим нь хүүхэд үргэлж цатгалан байж хэрэгтэй тэжээлийг хангалттай хэмжээгээр авах ёстой. Та асуудлын шалтгааныг тодруулж тусламж хайж байх хугацаанд хүүхдэд нэмэлт хооллолт хэрэгтэй. Ээж эмнэлэгт хэвтэж хүүхдээсээ салж болох бөгөөд энэ нь гарсан тохиолдолд бүр дараа нь эмнэлгээс гарааж тохиолдож болно. Ээжид хөхөөр хооллолттой зохицохгүй юм бичиж өгч болно. Хэрэв өмнө нь хөлдөөн хадгалсан сүү байхгүй бол зайлшгүй хольц хэрэглэх шаардлагатай болно. Эдгээр бүх тохиолдолд хөхөөр хооллолтыг сэргээх боломжтой. Гэвч хэрэв хүүхэд нэг нас хүрээгүй бөгөөд ямар нэгэн шалтгаанаар ээж нь хөхүүлж чадахгүй. Жишээ нь ноцтой эмчилгээ хийх шаардлагатай бол хөхний сүүний оронд хүүхдэд хольц өгөх шаардлагатай. Хүүхдэд хамгийн чухал нь эрүүл амьд ээж хэрэгтэй гэдгийг санаарай. Хөхөөр хооллолт бол их хүн байх үгийн зөвхөн нэг хэсэг юм. Хөхөөр хооллолт тань хэр удаан үргэлжилсэн ч гэсэн энэ нь хүүхдийн эрүүл мэндэд оруулж буй маш том хувь нэмэр юм. Хэрэв хөхөөр хооллолт таны төлөвлөснөөс эрт дууссан бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Ямар ч тохиолдолд та хүүхдийнхээ хамгийн сайн ээж нь хэвээрээ.